улсын ерөнхий сайд Алтан уяг Японы мэргэжлийн Сумо бүхийн 71 дахь аварга авнадыг хүлээн авч уулзлаа. Тэрээр 2016 оны 11-р сарын Башаагаас эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн бөгөөд Монголоос төрсэн 4 дахь Сумогийн их аварга юм а. Ингэснээр Сумогийн 68, 69, 70, 71 дахь аваргууд Монгол улсаас төрөөд байгаа илээ. Ерөнхий сайд Алтан уяг Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж Монгол бүхийн удмыг залгаж яваад түнд баяр хүргээд улам сайн хичээж барилдахыг өрөөлөө. Улсын хурлд Монгол Ардын намын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдал дүгнэлт хийж хүний амь өнгүүдэх төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах эдийн засаг уруудах ард түмний амьдралыг дороодуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг ерөнхий сайдаас шаардсан. Энэхүү шаардлагын хариуг нэхэж өчигдөр алтан бичиг явуулсан бөгөөд Монгол Ардын намын бүлэг өнөөдөр ээлж тусаар хуралдаж хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина гэж тус бүлгийн дэд дарга оюун урал мэдгдлээ. Эрдэнэзүү хідээс энэ сарын 18-наас 19 шилжих шөнө 18 дугаар зууны дунд үеийн түүхэн нэн ховор хосгүй үнд бүтээлүүд тооцогддог 7 бурхан хулгайд алдагдсан. Хулгайд алдагдсан бурхтыг бол соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл хүлээлгэн өгөхөд зарим бурхны суурин солигдсон байж болзошгүй асуудал гарсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сэлбэгийг чөлөөлөх тухай буюу засгийн газрын 5 дугаар сарын 13-ны өдөр нэгэн яралтаа хилцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлчуу тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай хуулийн төслийг улсын хурлын чуулганы хуралдаанаар хийлцэн 80% саналаар улсын хурлаар хилцүүлэх нь зүйтэй хэмээн шийдлээ. Сэлэнг аймагт Алтан булгийн чөлөө тусыг идэвхтэй ажиллуулж ирэх 6 дугаар сарын 22-нд хөлийн худалдааг нээхэр болсон. Энэхүү худалдааны чөлөө тусыг эрчимжүүлэхэд нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байгаагүйд одоогоор энэхүү зарлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.